Тэгэхээр та бүхэн өнөөдөр хамраан хүндэйтэй энэ бол аймгийн хөгжил дэвшил оруулж байгаа том одоо юуны хөрөнгө оруулалтыг би хувьдаа бодож байна. Яг одоо Монголын ард түмний цагаан сарын баярын өмнө хэдэн хоногийн дараа баяр тэмдэглэхээр байхад өнөөдөр ийм одоо саяхан одоо хэлтийн нээлийн ашиглалыг зохион байгуулж байна. Юуны өмнө би энэ дашин энэ хугацаанд болдоо дараад баярлснаа илэрхийлье. Болдоо маш одоо мэдрэмжтэй, маш одоо шуурхай, маш одоо ажилласан тэм залуу. Түүнээс гадна одоо би сая энэ одоо хэлтийн нээлийн ашиглалыг энэ одоо байрыг хараад гооз бас маш мэдрэмжтэй залуу байна гэж бодож байна. Энэ одоо загварыг хэн хийсэн гэж би сая асуусан. Би өөрөө бүх юмыг өөрөө санаачсан, өөрөө одоо зохион байгуулсан, өөрөө хийсэн гэж хэлж байна. Тэгэхээр одоо болдоо манай аймгийн үйлчлэгээний салбар, худалдааны салбар, барилгын салбар, мөн одоо хэдэн жил аян жуулчны салбар хөрөнгө оруулалт хийсэн хүн өнөөдөр одоо оюуны салбар том одоо хөрөнгө оруулалт хийж байна би одоо бодож байна. Энэ бол өнөөдөр цагаан сарын баярын өмнө болж байгаа манай аймгийн одоо амьдралын манай аймгийн амьдрал томоохон одоо үйл явдал гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр одоо би юу хийх вэ гэхэд хамгийн гол нь одоо энэ одоо саяхан хэлж байна. Юуны өмнө одоо аймагт одоо ямар проблем байна? Ямар одоо асуудал байна? Асуудлоо дэвшүүлж тавих хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна. Одоо манай хэлбэр дандаа одоо багтдаг, дандаа сайн юм ярьдаг. Тэгэхээр одоо хүний одоо нэрээр утгаараа шийдэж байгаа юм биш үү? Болтгоо байгаа юм юу вэ? Бид сая одоо хоорондоо үүдийн сүмийн засаглаар байна, боолтын байна, би бүгдээ хоорондоо ярьж байна. Үүдийн сүм одоо хоорондоо хоолны дунд байна. Жишээлбэл одоо ногоон явах цаг тэршээ хоо. Энэ талбарт хоолны яваа байна. Энэ талбарт бүхэн үгийн хоол байна. Хоёр талд нь байж байна. Баян явах замруугаас хоол байж байна. Энэ нүгийг одоо аймгийн хэмжээнд одоо асуудал дэвшүүлж яагаад яаж болдгоо юм бэ? Тэгэхээр нэг загварын, нэг хэлбэрийн хэлбэл байж болдгоо. Жишээлбэл манайхан одоо энэ онд нэг цахим дээр одоо өмсөд гараад ирэхэд бүгдээрээ цахим дээр өмсчихдээ. Нэг нь одоо яманы одоо мосон цамцыг эмэгтэй өмсөд гараад ирэхэд бүгдээр одоо мосон цамц өмсчихдээ. Хүн бол өөрийн гэсэн бодлоготой байх хэрэгтэй, өөрийн гэсэн одоо зорилготой байх хэрэгтэй, өөрийн гэсэн одоо дуу хоолойтой байх хэрэгтэй. Тэгэхээр би энэ одоо саяхан хэлсэн өөрийн гэсэн дуу хоолойтой, өөрийн гэсэн өнгөтэй, өөрийн гэсэн баяртай байх гэж би одоо хувьдаа болж байна. Тэгээд манай хамтанд ажлын амжилт, эрүүл мэндийн сайн сайхны хүчин ирээ.